За гişүүд өдрийн мэнд төшөөлье. За тэгээд хамгийн гол нь бол бидэд бол багш хэмжээний цалин гэх ярьж байгаа сүүлийн үед бол за тэгээд ер нь хүүхдүүдэд алагчилж үдийн цай өгдөг улс орон гэж байхгүй хаа. Тийм учраас одоо 826 мянган хүүхэд улс дээр байгаа. 1-ээс 5 дугаар анги нь үдийн цай ууж байгаа. 6-аас 12 дугаар анги бол үдийн цай уухгүй байгаа. За сургууль дээр одоо та бүхэн нийслэлээ сонгогдсон хүмүүс сургууль руу одоо сургуулиудаар явж байгаа бах. Аймагаас сонгогдсон хүмүүс бас ажиллаж байгаа бах. За үдийн цайны цаг болохоор одоо дүүрэн хоол үнэртээд тэр бол 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүдийн хоол. 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүд бол одоо боломжтой хүүхэд байна, боломжгүй хүүхэд байна. Тэгээд хоол ундгөө, тэгээ үнэр одоо хоол үнэртээд байдаг. Тэгэхээр хоолны газар нь одоо дотроо байдгүй. Тэгэл эргэн тойронд дэлгүүрээс одоо юм хум авах гэж байгаад одоо яаж ч одоо хоолж байгаа мэдэхгүй. Тэгээд та нар бас хүүхэд байхдаа ямар байснаа бас эргээ сан тийм ээ. Одоо манай төсвийн зарлага чинь 33 их 80 хүрсэн байна. Тэгэхээр үдийн цайндаа нэг $1 өрөхгүй байгаа шүү дээ. Одоо өгж байгаа үдийн цай чинь 1-ээс 5 дугаар ангид 3,000 төгрөг. $1 өрөхгүй. Ийм баг зардлаар хангаж байгаа. За ингээд килокалор нь өсөөд бол 3,500 4,000 гэж одоо хүүхдэд шаардлагатай одоо үдийн цайг харьцуулсан аргаар гаргадаг юм байна. За ингээд 196 тэрбум төгрөг гэж сангийн яамнаас өнгөрсөн хурал дээр надад хэлсэн. Тэгээ энэ мөнгийг бол одоо гаргах бүрэн боломжтой. Бид хэд бол одоо энэ мөнгөө гаргахгүй янз бүрийн одоо бүр аймаар одоо биелэх магадлал багтай үр дүнгээ олон жилийн дараа өгөх төслүүдийг санхүүжүүлээд бол нэмэргүй юм байна гэдгийг бол одоо хөрсөн дээрээ хүмүүс мэдж байгаа. За дээрэс нь зөвхөн энэ жилийн хувьд зардлаасхаас илүү орлогоо нэмж гаргах боломж байгаа. Жишээ нь Улсын их хурлын 2024 оны 10 дугаар тогтоолын 3 дахь хэсэг заасны дагуу Эрдэс Монгол компани түүний нэгдлийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн 340 тэрбум төгрөгийн ноогдол ашигын төлбөрийг өрийг барагдуулж төсвийн ачааллыг бууруулах боломжтой байгаа гэсэн юм тооцоолууд гарсан байна. За энийг та бүхэн маань тэгээд дэмжиж өгөөч. Боловсролын сайтаа уулзч амжсангүй. За ингээд сайд бол одоо энэ дотор хүүхэдгүй дүүнэргүй одоо хүүхэд хүн байхгүй байх. Сэдвэр жишээ нь 196 сая дүн муу юм уу? Тэрбум гэсэн. Тэрбум. Сангийн яамнаас тэгж хэлсэн. За 196 тэрбум юм байна. Энийг дэмжиж өгөөч. За баярлалаа та бүхэн.